Бүгд найрамдах улсыг тунхаглаж анх дугаар үндсэн хууль батлагдсны 100 жилийн Тэгэхээр энэ 100 жил өөрөө бол Монгол улсын тусгаар тогтнолоо баталгаажуулах, монголчуудын хувийн эрх хэрэгчлөөг баталгаажуулах гэдэг ийм хоёр үндсэн бүлэг хүрээнд ингээд томоохон үнэхээр сүүлийн хэдэн зуун жилийн хугацаанд тийм асар чухал түүхийн үе байжээ гэж. Залуу эмэгтэй гишүүний хувьд үнэхээр одоо анх дугаар үндсэн хуулиараа бахархах тийм мэдрэмж төрж байна. Яагаад гэвэл одоо Аз твдээ Монгол улс маань анх дугаар үндсэн хуулиараа 24 онд бол эмэгтэйчүүдийн улс төрийн эрх буюу одоо сонгогдох эрхийг хангаж чадсан анхны улс болсон. Тэр мянгаар эрэгдсэн түүхийн 100хан жилийн хугацаанд бид нар ардан засгалдаг улсын тогтолцоонд болж сүүлийн 30 гаруйхан жилийн хугацаанд иргэн хүний эрх хэрэгчлөөг адил тэнцүү эрхийг баталгаажуулсан ийм сайхан азтай үе юм шүү. Ялангуяа хөдөө орон нутгийн төлөөл, залуучуудын төлөөлөл, за эмэгтэйчүүдийн төлөөлөл парламентэд байна гэдэг бол төрийн шийдвэр гаргалтанд иргэдийн дуу хоолой болж үдээ амьдралтаа илүү ойрхон шийдвэрүүд гаргахад төхөн болох болов гэдэг одоо итгэл хүлээлттэй байгаа. санан тунхаглах ирээдүй.